нь орой минь төвшүүлье. Боловсролын хөгжлийг дэмжих хичээлийн хүрээнд нэг 4-5 асуулт байна. Сайдаас за бусад холбогдох албан тушаалтнуудаас энэ багшийн цалинтай холбоотой асуудлыг хэрэгдлээ. Бид бас 2-3 удааны уулзалт хийсэн. Үндсэн цалин тэрнээс гадна одоо нэмэгдэл цалинтай холбоотой. Тэр гүйцэтгэлийн үнэлгээг бол нэмэгдэл цалин олохтой холбоотойгоор олгодог. Тэгээ энийг бол бид үндсэн цалинлуу нэг хэсгийг оруулах юм гэсэн ийм л одоо ойлголттой байна. Миний асуулт энэ гүйцэтгэлийн үнэлгээ боловсролын чанарыг одоо чи нэмэгдүүлэхэд за багшийн хөгжлийг хангахад нөлөөлсөн үү гэдэг ийм асуулт байна. Хэрвээ нөлөөлсөн бол одоо чи энийг та бүхэн цаашдаа яаж авч явах одоо ийм бодолтой байна гэсэн нэг ихний асуулт. Хоёр дахь зүйл өнгөрсөн жил бас бид төсөв хэлж явах үед боловсролын салбарт шаардлагатай техник хэрэгслийг хангахтай холбоотой бас санхүүгийн арга хэслийг санал болгоод тэр маань одоо хэрэгжээд явсан байх ёстой. Санхүүгийн лизинг гэдэг. Тэр энэ санхүүгийн лизинг одоо төсвийн ийм одоо хязгаарлагдмал боломжтой байгаа үед ирэх жил хэрэглэх одоо боломжтой юу хэрэглэх үү? Энэ дээр одоо салбарын ямар бодолтой байна? За мэдээж хэрэг энэ дээр бол төсөв санхүүгийн асуудал хариуцсан сангийн яам бас энэ дээр ямар байр суурьтай байна гэсэн ийм одоо хоёр дахь асуулт байна. За хоёр тустай одоо тодорхой асуулт байгаа. Сайд өнгөрсөн одоо уулзалтууд дээр бас хэлжсэн Баян-Улгийн аймгийн Цэнгис сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын заал байхгүй. Тэгээ энэ биеийн тамирын заалыг барихтай холбоотой хүсэлт явсан. Тэгээ энийг бол бид тодорхой төвшөнд төсвийн өөрсдийн зохицуулалтаар бол хийх боломжтой юм аа. Одоо асуудлын шийднэ гэсэн ийм хариулт өгж ирсэн чуулган дээр энийг та бас одоо ахаад судалсан байгаа бах. Энэ дээр бидэнд бас хариулт өгөөч гэж байна. Хоёр дахь зүйл би нэгтлээ сангийн яамнаас бас давхар асууж байгаа бас боловсролын сайд, боловсролын яамных нь бас хариулна биз. Өнгөрсөн одоо бид уулзалтан дээр сангийн яамнаас энэ Баян-Улгийн аймгийн Баянуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотор байр байгаа юм. 100 хүүхдийн 24 оноос хойш шүүхийн маргаантай явж байгаад одоо тендерийн маргаан л да бол тэгээд тэрний шийдэгчсэн байгаа боловч сангийн яамд бичиг очихтой бол уг нь очисон сангийн яам болохоор зэрэг шүүхийн шийдвэр нь эсэлгдээгүй гэдэг энийг төшөвт оруулаагүй тусгаагүй гэдэг ингээд ийм явж байна. Тэр зэрэг энэ дээр хоёр өөр хариулт авчихсан яваад байгаа юм. Тэр энэ одоо хариултыг та бүхэн эцэж өгөөч. Энийг одоо төсөвт нь суулгах чиглэлээр та бүхэн одоо ажиллах одоо боломжтой юу гэсэн ийм асуулт байна гэж байна. За дараагийн бас 5 дахь асуулт. Энэ цахим одоо сургуулиуд их сайн ач холбогдол өгж байгаа гэж ойлгож байгаа. Нэг ялангуяа орон нутагт одоо багш дутагдaltaй байгаа нөхцөлд ахлахангийн сурагчид тодорхой одоо хичээлүүдийг цахим хэлбэрээр судлаад сайн багшаас хичээлээ заалгаад ингээд хичээлийн заажирч байгаа гэж. Тэр энэ жил бол та сая хэлэхдээ биний одоо ойлгосноор бол 30 гаруй мянган одоо хүүхдийн хамрагдах юм байна. Ирэх жилийн төсөвт одоо суулгасан чинь залгаад одоо 2026-27 оны хичээлийн жил рүү залгана шүү дээ. 26-аас 27 оны хичээлийн жил эхлэхэд энэ цахим сургалтанд хамрагдах хүүхдийн тоог та бүхэн хэрхэн одоо үзэж байна гэсэн нэг ийм асуулт байна. За яг энтэй уялдуулсан байдлаар сая бол яг бас гишүүд асууж ийм цахим одоо хэрэглээтэй холбоотой зардал өссөн байна гэж. Өссөн байгаа нь сайн юм байна. Харин эсрэгээр бид бол хоцроогүй явж байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Цахим одоо чин сургалттай холбоотой бүх зардал мөнгийг хангалттай олгох хичээсэн юм байна. Цаашдаа энэ зардал одоо хэрхэн нэмэгдэх вэ? Энэ дотор чинь нөгөө интернет ашиглаж байгаа одоо дата байгаа бах. Тэрнээс гадна цахим агуулгуудаа бэлтгэхтэй холбоотой бас ийм ажлууд байгаа бах. Энэ хэр нэмэгдээд явах вэ гэсэн бас ийм асуулт байна. Баярлалаа. За хариулт Норон Баярсаас эхлэх үү? За Зүлхар гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр бид одоо бас энэ гүйцэтгэлийн үнэлгээний сурлагын чанарт хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг та бас хүндэж байна. Ер нь бол гүйцэтгэлийн үнэлгээгээр нэг 52% нь бас энэ үнэлүүлээд бас 1-4 төвшөнд бас авч байгаа нийт багш нарын. Тэгэхээр бид бас энэ үзэхэд за 22 онд бол ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн улсын дунд чинь 72.5%, за 23 онд 75.9%, за 24 онд 77% гэж ингэж одоо өссөн ийм үзүүлэлттэй явж байгаа. За бичгийн шалгалтын улсын дундаж гүйцэтгэл нь бол 22 онд 51%, 23 онд 53%, 24 онд 54% болж ингэж өссөн үр дүнтэй байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд сайн байна, нөлөөж ингэж харж байна. Гэхдээ нөгөө талдаа бид энэ зохион байгуулалт дээр бас анхаарахгүй бол хэд төвлөрүүлж нэг дор хийдэг. За ингээд бас
яг энэ асуудал дээр бол бас багш нар бас бухимддаг ийм зүйлүүд байгаа учраас зохион байгуулалт тал дээр нь ялангуяа орон нутгийн боловсролын газрууд хамтрах за мөн сургуульд нь бас эрхийн шилжүүлэх гэх мэт олон ийм зүйлүүдийг бас давхар хийх ёстой гэж ингэж харж байна. За санхүүгийн түрээсийн хэрхэн ашиглаж байгаа тухайд бол бид бол сургууль цэцэрлэгийн хувьсах зардлын бүрэлдэхүүн болох нөхөн хангалтын зардлаар сургуулийн дотоод сүлжээг шинжлэх цахим анги бий болгох арга хэмжээг санхүүгийн түрээсийн үйлчлэгээр авч байгаа. За тэгээд энэ бол одоо их үр дүнтэй гэж харж байгаа. Энэ жил бас энэ сандал ширээ дутаад ирэхэд бас санхүүгийн түрээсийг он дотроо бас хийх ийм бас засгийн газрын тогтоол гаргаж ингэж бас ажилласан. Ер нь энэ одоо ингээд ашиглалтад орж байгаа сургуулийн цэцэрлэг барилга, цэцэрлэгийн барилгууд байгаад байгаа ийм нөхцөлт бол байнгын ийм аргаар явах нь бас зүйтэй байна гэж ингэж харж байгаа. За цахим сургуульд одоо бид бас энэ цааш нь өсгөх ийм бодлого гарна. Энэ цахим сургууль бол үр дүнтэй нь бас харагдаад байгаа. За энэ мэдлээ сургуулийн энэ контентийг ашиглаж сурсаар байгаад бас Стэнфордын их сургуульд сурсан тохиолдлогч манай улсын ерөнхий сайд ярьдаг. Тэгэхээр зэрэг бид энэ цахим сургуулийн энэ үр дүнтэй ашиглуулах тал дээр илүү их одоо анхаарна. За энэ бол зөвхөн одоо Монгол улсад биш бас хэлийн чадвартай Монгол хүүхдэд Монгол хэл соёлоо сурах Монголынхон хичээлийг үзэж бас ингэж энийг үнэмлэгжүүлж авах гэсэн олон талын ач холбогдолтой байгаа. За бид 2026 он 1.7 тэрбум төгрөгийн төсвийг бол төсвөлсөн. 25 онд бол энэ бас буурч орж ирж байгаа нь бол зарим тал дээр бол энэ мэдлээ цахим сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахад бас зарим нэгэн бэрхшээлийг бий болгож ийн гэж харж байна. За бид энэ ер нь бол цаашдаа энэ хүүхдүүдэд бол нийтдээ 25 он 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилт болгохоор өнөөдөр төсөвт тусгай. За тодруулах хийснийхэн дараа бол өөр асуултууд юу байлаа? За Наранбаяр сайдад минут нэмж өгье. Та товчхон тодорхой шууд хариултаа. За уучлаарай. Тэгээд энэ юуны тухайд бол энэ Цингэл сумын энэ асуудал байгаад байгаа. Энэ Цингэл сумын энэ юун зураг төсөв юмнууд нь орж ирэх нь 2 дугаар сургуулийн тийм ээ Баян-Улгийн аймгийн тэр Цингээс 2 дугаар сургуулийн спорт заалны магадлал гарч ирж ирсэн нь бол хуулийн хугацаанаас хоцорсон байсан. Ийм болчиход байгаа. За юуны хувьд бол тэр нөгөөх нь Баян нуурын дотор байрны төсөл 2024 оны төсвийн тухай хуулинд туссан байсан. 22 оны төсвийг хилцэж явах үед бол гүйцэтгэгчдээ болоогүй байсан учраас энэ төсвөөс нь хасагдсан ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр төсвийн хязгаарт 1 тэрбум сургууль цэцэрлэгийн төсөл арга хэмжээ эрэмблэгдэж байгаа гэсэн энэ утгаараа өнөөгийн байдлаар бол төсөлт бол багтаагүй байна. Гэхдээ ярилцах шаардлагатай гэж харж байна. За зөвхөн шууд тодруулна. За сангийн хамт гэсэн бас тодорхой хоёр асуултан дээр нэмэлт тайлбар өгөх байх гэж бодож байна. Наранбаяр сайд өнгөрсөн бидний уулзалтаар ярьсан шүү дээ. Тэрсэдэргүй одоо чинь биеийн тамирын хичээлийн хөтөлбөрчийн хэрэгжихгүй байгаа, хэрэгжих ямарч боломжгүй байгаа ийм одоо асуудлыг бол тойлон одоо авч үзье гэж. Хоёрдугаарт бол энэ бичиг утсан хугацаанд нь бол би энэ бичгийг бол над руу явуулсныг би уламжилсан. Одоо хизээ очих хэрэгтэй байсан бол тэр хугацаанд надаас гадна 3 гишүүн гар усгт турсан байна. Тэр Баяннуур сумын асуудал бол би зүгээр хоёр өөр мэдээлэл яваад байгаа учраас энийг та бүхэн бас нэгтгэхэд бас бидэнд тодорхой ойлголт өгөөч гэж байгаа юм. Үнэхээр тэр шүүхийн шийдвэр нь эслэгдсэн болоод одоо та бүхэн төсвүүдээр нь тавьж чадаагүй юу эсвэл эсэгдээгүй байна гэдэг ийм зүйл байгаа байхгүй. Бидэнд нэг өөр мэдээлэл ирсэн байгаа учраас энийг тодруулж өгөөч гэж байна. За Наранбаяр сайдын мөсөл яамных юм уу? Яг энэ дээр тов тодорхой хариулчмаар байгаа юм. Наранбаяр сайд. За энэ над ирсэн мэдээлэлээр бол энэ төрөнд хариулсан юм хязгаар дотор байна. Тийм учраас манай хөрөнгө оруулалтын газраас хариулах хүн за хин байна. Хэн бэлээ нэрээ хурдан хэлээрээ хэн бэлээ хаана голаа? Тамира гэдэг. Багтфон хэд дөрөв. Бачаал яг. Түл та яах юм уу? Тодорхой эргээд явуулчих юм уу? Тусад нь уулзаад хариултаа өгөх юм уу? 2 дугаар микрофон байхгүй байна. 2 дээр очиж суугаар хаана голаа? Хүн байна байхгүй юу? За энэ танхимд бол зөвхөн манай төрийн нарийн бичгийн нар. Наранбаяр сайд Зулфраа гишүүнд хариултаа яавал тодорхой. За тэгвэл энийг бид дараа нь бичгээр бүр тодорхой. За тэгээрэй. За Зулфраа гишүүн болсон тийм. За баярлалаа.